Сайн байцгаана уу багш нараа. За сургуулийнхаа сол системд бэлэн болсон нэг хичээлдээ сурагчтай хэрхэн нэмэх зааврыг хөргүүлж байна. За ингээд хичээл рүүгээ ороод за анги бүлгээ сонгох хэрэгтэй байгаа. За мэдээллийн тэхэнд сонгож 3 дугаар удирлаа сонгоо. За өвтний санг удирдах систем гэдэг ингээд нэг хичээл хийсэн байна. За энэ хичээлийн бэлэн болсон хүүхдүүдэд оруулах болсон гэж үзэж байгаа бол нэг хичээл рүүгээ ороод за энэ хажуу талд administration гэх хэсэг байгаа. За эндээс энэ users. За энэ users-ийн enrolled users гэсэн хэсэг рүү ороод за ийм хэсэг гарч байна. Participants буюу оролцогчид гэсэн. За тэгээ энэ enroll users гэдэг дээр дараад за эндээс энэ select cohort гэдгээс анги сонгоно гэсэн. За энэ хажуудлын сум дээр дахиад ингээд бүх бүл анги бүлгүүд харагдана. За эндээс би жишээ нь 10 дугаар ангийн хичээл учраас 10А-г сонгоё. За дахиад 10B-г сонгоё. 10B, 10G, 10D. За 10E-гийн хоёр ороог байгаа юм. Тэгэхээр ингээд орсон ангиудаа ингээд сонгож гэсэн. За тэгээд enrolled select users and cohorts. За ингэнгүүт ингээд яах нь энэ нэг хичээл дээр ингээд 10 дугаар ангийн хүүхдүүд маань бүгдээрээ ингээд ороод ирчихэж байгаа гэсэн. За энэ бол зөвхөн ангиараа ордог хичээлүүдийг ингээд сонгочихно. За группээр ордог англи хэл мэдээллийн технологи, дизайн технологи гэх мэт хичээлүүдийг яаж оруулахыг дараагийн